Эр хүн та хайртай эмэгтэй дээ. Би чамд хайртай, би чамайг хайрна гэж хамтдаа амьдарчаад өөрийн гараараа тэр хүний нулимсыг үзэж бас зовоож, зодож, гэмтэж байгаа л энэ хайр биш ээ. Энэ бас ялалт биш. Энэ бол зүгээр л хамгийн том харамсал. Тийм ээ эрчүүдээ. Эрэгтэй гэхээр та нар хүчээр хилэгч байх ёстой биш. Эмэгтэй гэхээр бид нэр та нарыг төвчээд, үгтэй чин гаргаад, уучлаад, хайрлаад байна гэдэг тийм бас үг биш эмэгтэйчүүдээ. Тийм бити байгаа чи. Хэрвээ та хоёр хоорондоо энэ олон өчнөө мянган хүн дундаас хоёр биенээ сонгосон бол айл нь гоё хичээгээч. Хамтаа амьдралаа бүтээгэж ярьсан бол би биэндээ үнэнч бай. Хичээ, хамтдаа суралц, дэвш. Тэг октоудаасаа гуйхад эрт бити хүүхэд гаргаач. Маш сайн тэр хүнээ таниач. Хэрвээ чамайг зодож, гомдоож, хүчрхийл үлдэж байгаа бол шууд салт сур. Бас орхиж авч чаддаг бай. Аав ээж нартай захиад та нар минь хүүхдүүдтэйг амар гоё найзууд шиг гоё ярилцдаг байгаа чи. Ямар хүнтэй үерхэж гин, үерлийн төвшин ямар хэмжээндээ явж гин, чаашлаад ирээдүгөө юу гэж ярьж гин те. Харьцаа ямар байна гэдгийг одоо сонсдог, мэддэг, ярилцдаг байгаа чи гэж би хүсмээр байна. Тэгээ дараагийн миний бас нэг эмзэглэж авдаг болохоор бид нар залуу байхад ингээд бидрийг одоо миний би бол бодохтой нэг л хүнтэй эмэгтэй нэг л хүнтэй ингээд насан туршдаа амьдрах хэрэгтэй гэсэн ингээд бодолтой байдаг гэсэн. Одоо юу гэдэг чи тэр хүнээсээ салчих юм бол намаа муугар хэлэн тэ. Одоо дээр юу гэж яг л тийм эс хүн олон хүнтэй уулзч уучраад ингээд уулзаад үерхээ хомл наач амар явдалтай хүүхэн штэ явдалтай охин штэ гэж ярьдаг байсан. Тэр яриа байсан. Одоо ч яг тийм яриа бас байд юм билээ. Би тэрийг бас болцсон байх гэж бодсон ч үгүй лээ. Тэр цөмөрийн дээр үеийн онцгүй юм ярианаас одоо татгалцъя. Одоо ингээд хүнийг таньж мэдэх те. Олон хүнтэй үргэснээрээ хүн муу хүн биш штэ. Муухайч хүн биш, явдалтайч хүн биш. Зүгээр тэр хүнийг таньж зүг байна. Буруу хүнтэй төвчээд амьдарч ирснээс болохгүй салаад дараагийн хүнтэйгээ уулзах тэр боломж юм хүн байх хэвээр, сонголт байх хэвээр. Сонголтыг өөртөө эрхтэй байгаа чи. Аль нь эрхтэй чи, эмхтэй чи. Би биэндээ хүндэтгэлтэй ханддаг баймаар байна. Эмхтэй хүн бас эрхтэй хүнийг тий найз залуугаа зохиж зодож бас болохгүй. Ер нь би бинаа зохиж зодно гэдэг бол хамгийн буруу. Ийм харьцаатай бол болохгүй, таарахгүй гэсэн. Тийм болохоор салж чаддаг байгаа чи, орхиж явж сураач. Хүнээс сална. Үерхлээ дуусна гэдэг бол тийм муу юм биш юм банаха. Энэ бол буруу юм биш. Харин энэ харьцаагаа дуусгах чадахгүй байснараа маш том асуудал олж. Тий одоо Монгол сүүлийн үед хүүхдүүдийн ээжийг одоо амираар амнаас нь хүрсэн. Эсвэл ингээл би бинаа гэмтээс ингээд маш олон гэмт хэрүүд нэг зөндөө гарч байна. Энэ юунаас үүдэлтэй юм бэ? Энэ бол зүгээр л салж чадахгүй, орхиж чадахгүй үүссэн. Одоо ийм нөхцөл байдлаас үүссэн гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр хүнээс сална, тэг харьцаа дуусна гэдэг бол тийм муу зүйл биш ээ. Тэрнээс битээ хайгаач. Харин гэмт хэрэгтэн болцсон эсвэл хүний гарт өргөцсөн ийм ч л хамгийн муу зүйл шүү дээ. Тийм болохоор би одоо залуучуудаас гуйхад та нар минь хоорондоо хэрэлдээд таар тохирохгүй тэг гэртээ өргөдөд хаажууд зодолтоод тэг юм эвдэл чимглээ үнээр ийм харьцаатай байвал энэ эзэж зүгээр болтгүй маа. Тийм болохоор зүгээр ингээд хэдэн жилийн дараа зүгээр олно гэж бодоод итгээд хүлээж бол тийм юм байдгүй маа бүсгүйчүүд минь. Орхиж сур явмаар байна, салтаг баймаар байна. Муухай харьцаатай гэрт өрөөгдөө өсгмөөргүй байна. За тэгээд миний бодол юм байлаа. Та нар маань юу гэж бодож байна?